Christmas bread тавтай марилцгаана уу? Өнөөдөр бид нар яаж татаж сунгах вэ гэсэн аргыг сурцгаана. Би танарт болохоор 4 янзын аргыг зааж өгнө. Тэгэхээр энэ аргануудыг ингээ хэрэглээд үз. Аль нэгийг хэрэглээд үз. Болж авах юм уу? Үгүй ээ нөө. Тэгээ нэгийг ингээд сайн эзэмших юм бол нөгөөдөл энэ хэрэгжилж болно. Тэгэд ер нь талах чинь ямар гарч ийн гэдгийг бас анзаар энэ сонголтыг хийснээрээ. За тэгэхээр яаж хийхийг одоо сурцгаая. За хамгийн эхний арга нь болохоор зэрэг алгадаад хуних, нуглах гэсэн утгатай. Slap and fold гэсэн. За энийг болохоор би цагийн өмнө зуурсан байгаа энэ зурмгийг тэгээд өрөөний температурт 1 цаг болсон. Анзаарж байгаа бол гадаргуу нэм овон товонтой тэгээ сайн холилдоогүй ийм зурмаг байна. За энэ бүтэн цагийн турш юу болсон бэ гэхээр autolyze буюу гурил маань дэвтээд цавуулга нь устдаа хойролдоод ингээд итгэжиж эхэлсэн байгаа. За тэгэхээр зэрэг энийг гадаргуу дээрээ гаргаж тавья. Нөгөө тэгвэр яах вэ гэхээр хэрвээ та ийм зурм хүрхээр гартаа наалтна гэж санаа зовж байгаа бол гараа сайхан усаар ингээд норгоод тэр сунгах гэж байгаа гадаргуугаа бас усаар норгоод өчнө. Тэгэхээр зэрэг нөгөө нойтон гараараа ингээд зурмагтайгаа зуралтахаар гарт чинь алдахгүй. За эхлээд ингээд барьж агаад за ингээд алгадаад нуулаа, алгадаа, нуулаа. Алгадаад нуулаа. Нилээн хэдэн удаа ингээд хэрвээ ингээд гадаргуу ингээд язраад ирэх хүртэл ингээд сунгаад алгадаад татаад байна гэсэн үг. Магадгүй 10 ч юм уу 15 удаа ч юм уу. За ингээд алгадж явахт чинь нөгөө зураг маань гадаргуу дээр ингээд наалтчихж байна да. Тэгээд татхаар ингээд сунгаж ийн гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ гадаргууд гадаргуу дээр ингээд жоохон наалтж байгаа юм тий. Гадаргуу нь болохоор энэ дээр бол нэг их ус алга байна. Тэгэхээр нөгөө гадаргуу дээр ингээд ширэхэд юм боломжтой болж байна гэсэн үг. Хажуунаас нь харах юм бол нэг иймэрхүү маягтай харагдана гэсэн үг. Алгатлаа. Хэрвээ зурмагч нь илүү одоо чиглэг ихтэй зурмаг байх юм бол нэлээд олон удаа энийг хийх бах. Энэ зураг маань бол нэг тийм амар шингэн талдаа биш учраас ингээд цөөхөн удаа одоо зураад болчлоо. За ингээд дугуй хэлбэрт оруулаад таасаа ингээд бас гараад үрж ин тий. Уяхаа энэ нөгөө гарт наалт жоох наалтад эхэлж байгаа нь би гараад үрчлээ л дээ. Гурил төрөх орно. За одоо ингээд зурмгаа дахиад нэг цаг хөөлөвчөө тэгээд энэ аргаа дахиад хэрэглэнэ гэсэн үг. Хэрэв боломжтой байх юм бол 30 минут болгон сунгаж болно. Эхний 2 цагт угуулбал ядахтаа цагт нэг удаа ингээд 2 удаа сунгах хэрэгтэй. За энэ одоо хичээлийг хийхин тулд би 4 янзын зурмаг зурсан байгаа. 4 зурмаг, өөр зурмаг. За 2 таргаа зааж өгье. Тэгэхээр энд бол усанд гараад үрэх юм бол гарт чинь ингээ наалдахгүй. Үнэхээр амар болох. Хийхэд амар байна гэсэн үг. Анзаарж байгаа бол гадаргуу нь ингээд нэлээд овон товонтой сайн холилдог байгааз. За тэгэхээр усанд гараа норгочоод нэг талаас нь ингээд сайхан сунгаад хунина. Ингээл тойроод явна гэсэн үг. Сунглаа. Сунгахтаа айл хүртэл хол явж ин тэр хүртэл. Тэрнээс илүү сунгаад нөгөө одоо бэхжиж байгаа цавуулга бол таслахгүй гэсэн үг. За сунглаа. Хунлаа. За ингээд сайхан бүгдээр одоо нэг хэлбэрт орж ийн. Нэг цаг ингээд autolyze болсон байсан. Тэгэхээр тэр хооронд нөгөө цавуулагч нь нэлийн итгэвчсэн байна. Бүрэлдээд. За ингээд сунгад татсаар агаад бүр ингээд сунхаа болоод тэгээд им бүгдээрээ нэг хэлбэрт ороод бөмбөг бүрийнхээ хэлбэртэй болтол ингээд явна гэсэн үг. Эхэндээ нэлээд сайн сунжсэн. Одоо болохоор нэг их сунахгүй байна тийм ээ.
За энэ бол сунгад татах арга нь энэ юм аа. You can repeat this again every 30 minutes. Муу ялгаагүй энийг 30 минут ингэж хийж болно. Уг бол цагийн зайтай хийж болно. Юу болдог вэ гэхээр ингээд нөгөө сунгад татхаар нөгөө цавуулагч бүр айгүй сайн идэвхтэй бэхжээд ингээд бүр айгүй сайн сундаг болдог. Тэгэнгүүт чинь нөгөө талханд ингээд 100-андаа хийх явцад ер нь бол талхны зуурмгийн явцад нөгөө нойтон хөрөнгөний бактери чинь гурилаа идэхээр хий ялгаруулна шүү дээ. Тэгэнгүүт сайн бэхжсэн нөгөө цавуулагч нь тэр хийнүүдийг ингээд бариад байна. Тэгээд талхаа 100-анд хийнгүүд чинь нөгөө талх чинь сайхан хөөгөө зөөлөн агаартай гадаргуун юм гоё шаржигнсан тийм болдог. Тэрний тулд бид нэр энэ сунгалтыг хийгээд байгаа юм л да. За юу ч гэсэн гараагаас угаагах юм. Дараагийнхаа сунгалтын аргыг зааж өгье. Lamination fold. Энэ болохоор lamination fold гэдэг нэртэй буюу бүр дэлгэж сунгахыг хэлж байгаа. Flat surface. Энийг хийхин тулд одоо нэлээд том хавтгай гадаргуу ялтчгүй хэрэг болно. Тэгэхээр гадаргуугаа сайхан оргочихъя. To the surface. The first one not going to stretch too far. За эхний удаа энэ аргаар сунгахад бол нэг автар сунаад авахгүй дээ. Softening. Тийм болохоор зэрэг дөнгөж эн чинь ингээд сайхан зөөлрөөд эхэлж байгаа шүү дээ. Гараа сайхан оргочихъя. Okay, we're going to start stretching. За ингээд маш зөөлөн аргаар тал тийш нь. As you can notice, the surface is rough. Гадаргуу нь бол нэлийн тийм овон товонтой байгаа. Gentle stretch. Маш зөөлөн аргаар ингээд сайхан сунгаад татчихнаа нэг. From all sides. Талаас нь. Like that. Нэг иймэрхүү маягтай. If it allows, you can put your hand underneath. Хэрэг боломжтой байх юм бол дунд нь гараа хийгээд дунд хэсгийг ингээд жоохон сунгаад өгчөж болно. It doesn't have to be too thin. Заавал бүр айхтар нэмгэн болтол нь татаж сунгах шаардлагагүй. Энэ бол нэг талхны зурм учраас энэ бол хангалттай. За ингээд сайхан талаас нь нууглаад иймэрхүү маягтай. Нугасараад тэгээд ийм дугуй хэлбэрт оруулчихна. Ball shape. Талаас нь сунгаад Few times. That should be good. За ингээд дугуй хэлбэрт орчлоо. За энийгээ савндаа хийгээд одоо 1 цаг амраана. Last one I have. Хамгийн сүүлийн арга нь хамгийн сүүлийн зурм. За би гараагаа суугаач. Та яагаад гараа угаад байгаа юм? Тэгээд зурмыг таны гарт наалтахгүй гэдэг үү? Yeah. Тийм. Яагаад түрүүний зурмагтай ингээд зуралдаж авах явцад миний гарт нөгөө цавуулга маань ингээд наалдаад үлдсэн. Тэгээ энэ зурмгийг ингээд зуурхаар нөгөө оролдохоо юу зурмагт хүрэхээр зэрэг яалтчгүй гарт маань бол наалдна. Тэгээ гараа уучлаа. За энийг дөрөвт арга нь бол coil fold буюу coil гэдэг үг нь болохоор зөв одоо ингээд олсыг ингээд дээш нь өргөчөөд буцаагаад давхаар ингээд ёроолт ингээд хонирилчдаг штэ тий. Тиймэрхүү маягтай гэж ойлгох юм уу да. Тэгэхээр зурмгаа талаас нь ингээд ханаас нь салгачлаа. Энд бол яалтчгүй ус маш их хэрэгтэй. Гараа бол сайн усаар нь оргоороо. За би угаасаа тийм савн чайг гүнзгий өндөр тэгээд би өөрөө намхныг хэлэхгүй ингээ хүрэхгүй. Тийм учраас одоо саднал дээрээ зогсгосоор аргагүй. За энийг одоо хажуунаас нь харуулъя. Зурмгийн яг дундаас нь дээшээ ингээ өргөж авна. Өргөөд ингээ татна гэсэн үг. Тэгээд нөгөө яг ингээд унжуулаад одоо ихэн газрын гадаргууны татах хүчийг ашиглаж байна гэх юм да. Тэгвэл хүндийн жингийг ашиглаж байна гэх юм да. Тэнгүүт ч нөгөө өөрийнхөө хүндийн жингээрээ зурмагч ингээд доошоо хуниралтна. Тэрийг coil гэдэг байгаа. За тэнгүүтээ 90 градус эргүүлээд нөгөө талаас нь. Тэгээд ерөөс ингээ унжуулаад орчихно. Тэнгүүт хүндийн жингээрээ зурмагч ингээд доошоо унчаад байна гэсэн үг. За гараа сайн оргоод ингээд татаад байна гэсэн үг. За дахиад 90 градус эргүүлчлээ.
don't want to break the бас gluten эцэрхий их strands. сунгаж байгаад нөгөө бэхжсэн That in цавуулгаа олвол таслахгүй Okay, I байхыг think it's- хичээгээрэй. yeah. Yeah, turning the Тийм bowl. ингээд саваал эргүүлээд and завтагаа folding. цуг эргүүлээд байна гэсэн үг. So Дандаа 90 this градус is юм уу about те? ready. You Тийм. can see the За surface is ер нь анзаарах юм getting бол nice and энэ маань ингээ баг бэлэн smooth. болчлоо яагаад гэвэл энээс илүү нэг их сунахгүй байгааг Because it's анзаарч the байгаа first баг. one, it's not stretching too much. Яагаад so we're гэвэл gonna энэ чинь leave нөгөө it that эхнийхэн way. сунгалт учраас нэг Now сайн let it rise сунахгүй байна. another За hour. тэгэхээр энийгээ дахиад нэг цаг амрааж Okay. хөөлөж жогоод хоёр дахь We'll сунгалтаа come back хийнэ. for the second round. An hour. За цагийн дараа Okay, we хоёр are дахь back сонголтуудаа after хий. 1 hour for the За second нэг цаг stretch. болцсон. Одоо хоёр дахь So if you сонголтоо хийх гэж байна. remember, first one Хэрвээ санаж байгаа was бол эхнийх нь slap and stretch. аалгадаж And you нуглах can гэсэн notice that this has been өгчөлд орчуулах юм бол. fermenting За, one bit. So Анзаарах юм бол it's a little анх нөгөө нэг юм softer овон than тоонтой before. байсныг бодох юм a бол little bit бадаргуун air. арай жоохон Okay, so we're going to do the second round. мөлгөр болсон байна. За хоёр дахь Surface. сонголтоо хий. In this one, we За gonna бид need. нарт бол уус Okay, хэрэгтэй. so we're gonna wet our hand a little bit. Гараа and цахан then оргож pick it жагаад up and start slapping, folding. Алгадлаа, Now you can notice нугаллаа. that this is Энэ бол more арай stretchable, зөөлөрсөн байгаад elastic, арай илүү сунах elastic чадaltaй than болсон. before. The surface is Одоо nice. нэгсний эрдсэн шиг. And there's definitely a Энд бол gluten цаавал маань forming. нэлээд сайн бэхжсэн байна. So this nice gluten formed, so that's why it's not stretching too much. Нэлээд But to get an idea, чангарсан we учраас drag it, нэг их and сунахгүй байна. Нөгөө цавлаг маань хоорондоо but нийлээд kind of pull it in a way that it doesn't go beyond. It's тэгээд би бас түрүүн хэлсэн байгаа. don't wanna break. Өөр нөгөө цавуулгаа задартал учиргүй тэгж хитрхий татаж сунгахгүй. За ер нь жоохон гадаргуу тал дээр ингээд язрах маягтай болж эхэлж байна. So you can see that gluten is breaking on the Задарчин surface a little гэдэг bit. нь яг юуг нь So хийж at this байна? Энэ point, гадаргууг I нь харах юм бол ингээд decided жоохон to язраад stop. байгаа. Тэр нь болохоор зэрэг And нөгөө we're gonna цавуулагч ингээд Put it in a container. тасарж эхэлж байна гэсэн үг. for the Яг энэ bulk үед нь ингээд fermentation. зогсоогоод саунд нь Okay, хийчлээ. we'll set За this одоо ингээд aside. хөөлгөн. Here. The next one is За дараагийнх нь болохоор stretch and fold. сунгаад хуних гэх юм уу? So this being, Stretch and fold гэдэг арга. Very Харах юм бол because this room is нэг low их cold айхтар today, хөөсөн kind of very царайгүй л да minimal яагаад гэвэл rice. манай гэр жоохон сэрүүхэн байгаа I wanted учраас to continue. So So as long as it's been an hour. ер нь бол тэгэл хөөсөн байна уу Yeah, хөөгөөгүй байна уу stretch. цаг болсны дараа л сунгана гэсэн үг юм уу те тийм it's nice stretch. за ингээд It's сунглаа stretch a little сунгаж татлаа More than before. хунлаа анзаарч байгаа бол нөгөө хамгийн анх эхнийхэн сунгалтаас арай илүү хол сунж байгаа биз тэгэхээр цавуулга маань бол нэлээд сайн But үүссэн at this байна point, гэсэн үг it's not going to be too sticky. You might kind of за just энэ walk хоёр with дахь your сунгалтын дээрээ ер нь бол нэг зуурам that бол without учиргүй sticking to your гарт нэг fingers. наалдаад байдаггүй. Ягаад гэвэл цавуулга маань ингээд үүсэж эхэлсэн учраас And then тийм it's not учраас би sticky гараа to нэг your hand. норохгүйгээр ингээд сунгах And just боломжтой keep байна. folding it. За ингээд үргэлжлүүлэн сунгаад хунлаа. Fold. Stretch and fold. Сунглаа, татлаа, нуглаа. Okay, this is coming За энэ бол nice ball shape. савнаасаа on its салаад own. өөрөө As you can see, ингээд it's pulling from бөмбөг the хэлбэртэй side болоод of the ирж bowl байгаа биз. very nicely. Тэгэхэд And ингээд I can feel the савнаасаа ингээд resistance. сайхан салаад ирнэ гэдэг чинь тэр цавуулга нь бүр сайн So үүсэж at байгааг this нь point, I шинж. would say, Тэгээд миний гарт бас мэдэгдэж ийн л да нөгөө ингээ эсэргүүцэд байгаа once байхгүй you're юу? Татаад done, me, за for ингээ me, болчлаа this is гэд what I үзэх юм do. бол Since it's би kind бол ингээд of separates from the side, and this is нэгсэндээ the эн чин одоо доод хэсэг нь гэсэн үг шүү дээ. Дээшээ bottom харчаад байна side, тийм ээ. so I would Тэгэхээр turn би it over. доороос нь ингэж татж I жагаад just нөгөө want тийш нь to see харуулчихдаг the юм. dome shape Яг гэвэл одоо би this ингээ way. хөөлөх гэж байгаа шүү дээ талгаа. Тэгэхээр зэрэг би Kind of like энэ гоё сайхан мөлгөр талын ингээд дээшээ харуулаад тавьчихмал very obvious хөөж when you явахдаа ингээд Yeah. улам дээшээгээ Instead of хөөгөөд like надаа арай spreading and мэдэгдэх байхгүй. separating. Тэгэхгүй бол нөгөө So I like ёроолон to дээшээ turn it харчих юм бол хідэн тийшээ ангаагаад Yep.
So this is Тэгээд another би шин эргүүлээд ингээд Next, we're тавьчихъя. going to do За the дараагийнх нь болохоор method. ламинашн буюу нөгөө бүр дийлгэж татах. For that, we Тэхийн need тулд надад бол нэлээд том surface гадаргуу to work. хэрэгтэй. Бүх юмаа сайхан the чөлөөлчихье. lamination method. As you can see, it's been nice. Энд бол гадаргуу rising нэлээд сайхан with үлээгөөд bubbles. талх маань жоохон дээшээгээ хөөх маягтай тэгээд хий And үссэн kind of байгаад getting into dome shape. дээшээгээ аваад ирсэн Okay, байна. so we need our За surface to энэний get хийхдээ wet. гадаргуугаа бол сайхан усалчин. And then take this out. За зурмгаа гаргаад ирээ. Okay, and starting to pull. За тэгэл тал тийш ингээл татандаа. Just up until Айл хүртэл how сунжин. far I can stretch. Тэр хүртэл нь Try ингээл not to татаад явна break гэсэн. Цаавалгаа gluten нөгөө задлж язрахгүйгээр энийгээ цоолохгүйгээр The first, айлуулах. from the first stretch and Аратаал fold, ингээд татаад юм гэсэн. it's kind of very easy to work with. I don't need to use much water for this one. Энд болохоор зэрэг And it's ус stretching very хэрэглэх nicely. шаардлагагүй ингээд сайхан. This Сунжин. part is kind of satisfactory for me. Энэ болохоор надад их Because, таалагддаг арга байгаа. You Яагаад can бол stretch and it ингээл just keeps stretching. татаал ахаар нөгөөт And ингээл it сунаал makes me so байдаг happy, all байхгүй. this gluten that's gonna Тэгэнгүүт trap all the за air. энэ өстө цавал And my үнэхээр bread's gonna be хүчтэй сайхан үсэж байгаа юм nice байна. and Талх airy маань and гоё fluffy. хий ихтэй зөөлөн that's тодорхон why it makes зөөлөн me so гоё болох юм happy. байна гэд. And Тэгэл би баярлалаа you татаад can идэгin. certainly do some За энэ window дээр pane болохоор зэрэг testing. хуруугаа ингээд Is хийгээд that үзэхээр very зэрэг нөгөө thin area, the цаатах light нь ингээд can go гэрэлдээд through. харагдаж байгаа. So you Энэ болохоор can цавлаг see сайн my үүснийг бас нэг fingers. шалгадаг арга байгаа. Тэгэхээр ингээд язарч урагдахгүйгээр There you ингээд go. харагдчихээн. Okay, at За this point, одоо I'm энэ gonna бол fold болчлоо it. гэж тооцоод за тал талаас нь ингээд сайхан нуглаад Nice thin sheet. эхлэе. Hold it. Тэгээд нэг юм давхарлцсан just цаас шиг болчлоо. Close it and За drag энийгээ it. сайхан ингээд тал But талаас try нь not чангааж to агаад Too much air. дугуй хэлбэрт оруулаад Again, за scoop ингээд up. талхаа зурмгаа höөлгөж There you go. эхлэндээ. Let it rise. Иймэрхүү маягтай боллоо. The last one we're gonna За have хамгийн is сүүлийнх нь болохоор coil fold. coil foil You fold may буюу notice some нөгөө activity нэг going on that it was down олс here, it's шиг now гэж it's going up. хэлсэн тийм ээ. Энд болохоор сав нь арай I don't жижигхэн know if you болохоор can зэрэг see, хажуунаас нь really it's not жоохон өсөж much, байгаа нь but бол dome арай and илүү you сайхан still can харагдаж see a байна little л да. bit there. Okay, За so I'm одоо gonna ингээд kind of зурмгаа separate сайхан from the ханаас нь side a little жоохон ингээд bit. And хөндөрүүлээд for өгье. this one, I need my stool. За энд бол again. би дахиад нөгөө сандал дээрээ зогсохгүй My hand. болохгүй. And we're gonna grab it За ингээд хоёр талаас нь and байрлаа зурмгаа. Тэгээд дээш нь чангаандаа. stretch it. За ингээд сонгон дээш нь It's kind сунгаад of та. softer now. Энэ бол анхныхаагаа одгоол can see нэлийн it's гоё stretching. зурмгаан зөөлөрсөн, чигдэрсэн, нэг уян And then хатан just болсон folds like байна. that. Folds on its own. За Then you ингээд turn нөгөө the container. өөрөө ингээд хониролдоод 90 degrees хоорондоо we grab нийлчихэж from the чинь other тэгээд side. 90 градусаараа эргүүлээд нөгөө талаас нь ингээд татаад сунгачна. Because I'm touching the inner part. That's why. Тэгээд талхныхаа зурмгийн нөгөө дотор талын гараараа хурж байгаа учраас яалтчгүй зурмгаа ингээд гарт нь алдаж эхэлж чинь тэгэхээр ус сайн хэрэглээрээ усанд гараа сайн дүрээрээ зарим хүмүүс болохоор ингээд зурмаг гарт нь алдчихаар ингээд жоохон сандраад эхэлдэг. Харин тийм ээ би бас нэг яг тиймэрхүү шүү дээ ингээд зурмаг гарт нь алдахаар бүр юу болж гинэ гэд нөрөвдөд эхэлдэг. That's how it feels like. Yeah. So that Тийм зарим хүмүүс is тийм a байдаг. little bit Тэгэхээр зэрэг generous. ус Or you сайн can хэрэглээрээ. try the other За яг methods хэвдээ хэрвээ яг that иймэрхүү doesn't таалагдах stick байх юм to бол your hand. нөгөө өөр аргуудыг бас хэрэгжилж So болно at шүү this дээ. point, За энэ бол I ингээ think we're бараг gonna л call it almost done. болоод болчлоо гэж Just тооцож nice. байна доо. Ball shape. Дугуй I see хэлбэрт why оруулаад somebody would use тавьчих. this if they don't have any counter Хэрвээ ийм Yes. space. This том is- юм yeah, гадаргуу this is байхгүй бол very яг энэ аргыг бас хэрэгжилж болох юм байна те. If you don't have the other one, is just Тийм. fold and stretch.
Үгүй бол бас өөр аргуудыг хэрэгжилж болно л доо. Нөгөө сунгаж татах аргыг хэрэгжилж болно. Хэрвээ юм гадаргуу байхгүй байх юм бол. Тэгэх юм бол юм хатгай оролтоо төмпөн байвал их зүгээр юм байна тий. Тийм. Тэгээ бас нөгөө нэг юм шилэн савнууд байдаг штэ. Зууханд хийдэг. Тэдэр бас айгүй зүгээр эдний яг энэ аргыг хэрэглэхэд. За ингээ болчлоо. За та нарт би ингээд олон янзын сунгаж татах аргуудыг одоо үзүүллээ. Одоо өөрсдөө ингээд оролдоод үз зарим нь аль нь болж ийн өөрсдөд чинь тэгээд талах чинь ямар болж ийн сунгаж татснараа зууханд хэрэг хөөж ийн тэгээд бас энэ сунгасны дараах хөөлт бол маш чухал учраас маш төвчээртэй сайн хөөлгөөрөө ядахтаа хэмжээ нь одоо 2 дахин нэмэгдэжээж одоо хэлбэрт оруулна шүү. Тэгээд миний доор ингээд оруулсан одоо бичлэгийг байгаа жорыг дагаад энэ талхаа зуураад тэгээд мөн бас яаж зурмгаа хийвлэх үү зүсэх үү гэсэн бичлэгнүүд байгаа. Тэднийг дуурайгаад хийгээрэй. Happy baking.